Ер нь тэгээд ямар ба нэг өвчин бол ерөөсөө шууд хүчин зүйлээс гадна одоо энэ сэтгэл санааны жишээлбэл одоо Гиппократ чинь 2000 жилийн өмнө хэлсэн байл шүү дээ. Сэтгэлийн нэмчлэггээр биеийг нэмчилж болохгүй гэдэг. За манай маммограф дүрс онцлогооны тасгэр маммограф хийгээд зургийг аваад шинжилгээгээ бүрдүүлээд тэгээ буцаад ирээрээ. Тэгээ энэ бол хагалгаа хийгээд ингээд энэ хавдрыг амнаа гэх ингэ зөвлөгөө. Харамсалтай нь тэр эмэгтэй бол яг алга болсон. Тэгээ 6 сарын дараа 6 сар гарангийн дараа ирсэн. Тэгээ ирсэн хөх болвол асар том болсон байсан. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Midcast-ийн маань 3 дахь дугаар та бүхэндээ таны төлөө бид имлэгээс хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд биднийг дэмжиж ажиллаж байгаа таны төлөө бид имлэгийнхаа хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье. За ингээд өнөөдрийнхөө зочноо танилцуулъя. За өнөөдрийн манай дугаарт оролцох зочин бол Монгол улсад хөхний рентген маммографийн оншилгоог үндэслэгч, Монгол улсын гавьяат эмч, мөн ардын эмч, ангаа ухааны доктор профессор Асан эмчигаа урьж оролцуулсан байгаа. За ингээд Асан эмч маань бол эрүүл мэндийн одоо салбарт бол тасралтгүй 40 гаруй жил эмч багш хийж байгаа маш хүндтэй эрхэм байгаа штэ тийм ээ. Яг за та сайхан хаварч байна уу? Сайхан. Бидний урилгыг хаварж сайхан. Сайхан байна. Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд бас талархал илэрхийлье. Баярлалаа. За тэгээд энэ манай одоо шавнаар энэ подкаст гэсэн юм нэвтрүүлэг ийм санаачил хийж байгаад би баяртай байна. Би урдлын одоо 2-3-ыг үзсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө ямарваа нэг юм хүнд хэрэгтэй юм гэдэг бол ерөөсөө энгийн яриагаар хөргөх тийм ээ. Одоо хүмүүний эрүүл мэндийн төлөө хийж байгаа уяны ажил маяг. Би түрүү асуусан шүү дээ. Цалин мөнгө байна байхгүй л гэсэн. Тэгэхээр би одоо тэгээд зах зээлийн үед бас гайхаад сууж ийл. Тэгэхээр энэ чи Reddit өргөжөд энэ та нарын студи бүр ингээд эндээс том одоо нэвтрүүлэг явах тийм ирээдүй чинь гэд замчин гэгийн дардан байх болтугай гэж ирээ дээ. Баярлалаа. За эмчээ тэгэхээр та бол ингээд рентген маммографийн оншилгоог үндэслэгч гэж явж байгаа шүү дээ тийм Монгол улсад. Тэгэхээр би болохоор нөгөө рентген гэхлээр л зүгээр одоо эхо онцлогоо нөгөө бидний л нөгөө хүүхдүүдээ ханаа түрхээр уушгаа үзүүлдэг тийм онцлогоо гэж бодсон чинь хүүхнийх бол тустай байд юм шүү дээ тийм. Тэгэхээр энэ талаараа бас ихнээд ярих тийм. Ер нь тэгээд манай оронд бол 90-ад оны өмнө ерөөсөө ганц дүрс онцлого гэдэг одоо яриад байгаа шүү дээ. Радиолог онцлого. Рентген л байсан шүү дээ. Рентген байж байгаа тийм 80-ад оны тулдуур эхо гэдэг нэг юм гарч ирсэн тийм ээ. Тэрнээс өмнө бол бүх одоо юм рентгенээр явдаг. Тэр одоо толгой одоо хүний толгойноос хөл хүртэл рентген хийвэлийг бүгдийг хардаг байсан. Тэгэхээр бид нэр өнөөдрийн сэдв бол мэдээж миний мэрэгжлийн одоо нарийн мэрэгжсэн хөхний онцлогооны талаар бид ярих гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр энэ манай хөхний рентгений одоо онцлогоо 96 оноос өмнө бол хөхний талаар одоо зураг авах хөхний дүрс онцлого гэж байгаагүй. Ихтэй нэг иймэрхүү юм байсан. Би одоо өөрийнхөө зөвхөн нэг бидний та нар түрүү ярьсан уушиг хардаг ясны зураг авдаг рентген аппаратаар бид нэр оролдоод хөхний зураг авч эхэлсэн байхгүй. Тэр ч ягаад амьдралын шаардлагаар гарсан л да. Хөхний одоо өвчин ялангуяа хөхний хавдар нэмэгдэж эхэлсэн. Тэрийг одоо нэг 90-ад оны өмнө бол жилд нэг 20-д хөхний хавдар оншилдог байлаа шүү дээ. Гэхдээ яг зарим нь онцлохгүй явсан байж болох юм да. Тэгэхээр нэг юм чинь юу амьдралын шаардлагаар бид энгийн рентген аппарат дээр аргачлал боловсруулад зураг авч эхэлсэн. Тэр бол маш бүдэг
мэдээж. Тэгээд дараа нь бол одоо 96 оноос анхны аппарат хавдар суудлын үндэсний төвд тавигдсан шүү дээ. Маммографийн туур лөчгээд хөхний зураг авах тусгай зориулдаг. За баруун орнуудтай л хэдий нэвтэрсэн шинжилгээ шүү дээ. Гэхдээ бол тэр бол анхных бас сайн зураг гардаг байсан. Гэхдээ аналог системтэй. Одоо бол өөр болчихлоо л да. Тэгээ 96-наас эхлээд Монгол улс бол хавдрын хөхний одоо эмгэгүүдийн онцлогооны аппарат бий болсон юм да. 96 явдаг тийм ээ. Ивомед бид энэ тухай бичсэн, түүхийн бичсэн, ном бичсэн юм байна. Монголд нөгөө одоо эмэгтэйчүүдийн тусдаг хавдруудын 4-р явдаг юм байлээ тий. Одоо энэ хөхний хавдар маань. Тий, хөхний хавдар бол ерөөсөө эмэгтэйчүүдийн дунд бараг 2-3 дууруудаар явж байгаа. Эмэгтэйчүүдийн дунд шүү дээ. Зүгээр нийт хавдрын бас 5-6-д ороод ирж байгаа. Хуучин Монголд бол гол 5 баярлын хавдар гээд явдаг байсан шүү дээ, тийм ээ. Одоо Илэг мэдээж 1-р байрны дараа нь Хотоод, Дулаанхолой, Уушиг эмэгтэйчүүдийн байрал, тэрний дараа хөхний хавдар минь араас нь одоо жил болгоно нэмэгдэж. Одоо бол бид нэр миний саяны ярьдаг 90-ад оны өмнө бол жилд нэг 15-20 байдаг бас одоо 300-аад хүн хөхний өмөнгөөр хавдраар өвдөж байгаа гэсэн статистикийн тоо мэдээ байгаа шүү дээ. Одоо нөгөө ихэнх эмэгтэйчүүд бол ерөөсөө нөгөө гордилт гэдэг байгаа тий. Гордилт гэдгийг одоо нэг юу л гэж хэлээд тах шин төрсний дараа хөх одоо тэр нөгөө нэг халдварын улмаас л болж тэгж өрөвсөж эмзэглэл ихтэй болсныг одоо мастит гэдэг ааштай тэрийг л өөртөө өөрчлөөд гордилт гэдэг нэр шилт өгөөд ах шиг байна тий. Ер нь тэгээд ямар ба нэг өвчин бол ерөөсөө шууд хүчин зүйлээс гадна одоо энэ сэтгэл санааны жишээл одоо Гиппократ чинь 2000 жилийн өмнө хэлсэн байл шүү дээ. Сэтгэлийн нэмчлэггүйгээр биеийг нэмчилж болохгүй гэдэг. Бид нэр харьцаа тэргээд яриад байгаа тэр. Эхлээд сэтгэлийн засаж нэмчилж хагаад тэгээд тэр чи гордол чинь нэг сэтгэл санааны бас нөлөөлнө мэдээж. Ихтэй нь бол нөгөө хөхний одоо ингээд толгой сүү гарч байгаа хөх чинь толгойд 10 хэдэн нөх байдаг байхгүй. Тэгээд ариун сэврийн гигэн гэдэг эрүүл ахуй одоо юунаас болоод тэр микроб орсны улмаас хөх хавдаад байгаа л да. Идээд өрөвсөл бий болоод байгаа шүү дээ. Энэ чинь бол илбэг тохиолдож байгаа юм. Таны яг нөгөө хэлсэнчлэн өвчин бол эзэнтэй гомдсон тэр нөгөө эдисийн мэдээлэл гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэгээд яг тэр шиг хөхийг бас нөгөө сонирхолтойгоор хэлэхэд латинаар мама буюу их гэж бас нэрлэдэг гэдэг тий. Тэгэнгүүт бас нөгөө ээж охин хоёрын хоорондох харилцаа нь жоохон таагүй байдалтай болохоор хоёулангийнх нь бас хөх өвддөг гэсэн бас тийм сонирхолтой судалгаа шиг юм байдаг нэлээ. Тийм тий. Тэгэхээр ерөөсөө бид нар бол ерөөсөө тархиндаа юу бодоод мэдээлэл маань ингээл хөхөндөө очиод байна тий. Юу бодвол тэр болдог гэж бас ярьдаг шүү дээ тий. Сайн юм бодвол сайн юм бол муу юм бодвол муу юм хүрдэг. Тэр чинь одоо нэг талдаа бол одоо чиний одоо аура юу чинь тэр хүлээж авдаг байна л. Тэр мэдээллийг тэгээд энэ хүн ийм өсөж байгаа юм байна гэд тэгээд тэрийг одоо дамжуулдаг юм шиг байна. Хөхний яг ер нь хөх одоо хүүхэд бол мэм гэж нэрлэдэг тийм. Ер нь бол одоо хамгийн нандин эрхтэн ямар ч одоо хүн хийгээд хөхтөн амьтан үр хүүхдэд төрүүлээд тэрийг одоо өсгөөд бие хүнч гэдэг юм уу тийм бодгал болоход бол эхийн сүв хөхөөр одоо хооллож одоо амьд биттэй ямар ч одоо хөхтэй амьд бит бол одоо амьдралынхаа замыг хэлдэг. Тэгэхээр ер нь бол аль ч утгаараа хөхний одоо энэ эрүүл мэнд за хөхний одоо энэ эрүүл ахуй гэдэг зүйл бол одоо зааш өнөөдөр бид нар яах ёстой сэдвийн нэг гэж ингэж бодож бас өнөөдөр багшаа урьж авчирсан байж байгаа. Тэгээд яг сүүлийн жилүүдэд бас хөхний хорт хавдрын өвчлөл бол нэмэгдэж байгаа одоо юу эрсдэл хүчин зүйлүүд их байгаа. Тэгэхээр яг мэдээж яг аливаа өвчин эмгэгүүд бол өөр ингэсэн тодорхой шалтгаан хүчин зүйлүүд байгаа тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед энэ хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь одоо бас ямархуу шалтгаанууд хүчин зүйлүүд нэмэгдэж байгаа гэдэг тал дээр та бас судлаач үний үед. Бидний одоо ажиглалт юугаар бол
ялангуяа бидний санаа зовоодог асуудал бол хөхний хордоо хавдар тийм өмнө гэдэг байна. Энэ нэмэгдэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ нэмэгдэж байгаа. Энд дөр олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Яагаад дээр үед баг байсан, одоо яагаад их болж байгаа гэдэг асуудал гарна да тийм хүмүүсүүдийн донд. Тэгэхээр зэрэг одоо бидний нэгдүгээрт амьдралын хэв маяг өөр болсон. Одоо зах зээлийн үед өөр болсон. Бидний наад зах нь бидний идэх хоол, өмсөх хувцас, амьсгалах агаар өөр болсон. Хоёрдугаарт бол одоо нөгөө нэг өөр хөндлөлтөд бид нэр байнга ярьдаг те. Тэгээ нэг хүүхдээ хөхүүлэхгүй байх асуудал байна. Тэгээд нөгөө төрөх оройд төрөх юм төрөх насны одоо тийм одоо олон хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа шүү дээ тийм ээ хөхөнд. Бид нэр одоо наад зах нь хувцас ч нь одоо дандаа хиймэл болсон шүү дээ. Дандаа синтетик материалаар, химийн материалаар яадаг. Одоо эмэгтэйчүүд бид нэр байнга яриад байгаа шүү дээ. Хөхний даруулгыг зөв сонгороо, хувцас зөв сонгоо. Сүйд нэг үед бол манайх мод маяг дандаа нийлэн өмсдөг ус. Тэр бол зүгээр яг хавдрууш гэж хэлээгүй л зүгээр нэг нь зэргийн хүчин зүйлс болж байгаа. Тэгэхээр хөхөөр хөхүүлэх гэдэг ширээсээ тэгээд бурхан болохоор одоо хөхийг бол хүүхд хөхүүлэгт зориулсан бий болгосон учраас энэ дөр хүмүүсүүд бол одоо хүүхдээ хөхүүлэг эсвэл сүгөөд өргөж юм янз бүрийн шалтгаан байгаа да мэдээж. Нарийн нэг байгаа. Одоо хөхний даруулга гэдээ ярьсан чинь тэрийг зөв сонгох бас дээрэс нь сүүлийн үед ч гэлтэхгүй ер нь гэрте очингуудаа тайлчдаг шүү дээ. Тэгэнгүү тэр бас буруу гэдэг лээ те. Зөв. Ер нь даруулга зүүж байнгын зүүж авах хэрэгтэй яг өөрт таарсан. Тий. Хөхний даруулга маш ач холбогдолтой. Маш их. Хөхний даруулга чирээсээ 1890 оны үед гарсан юм шүү дээ. Ихтэй зүгээр алчуурл боогод явдаг байсан. Дээрид манай монголчууд ч гэсэн тийм байсан. Хантаа зөмсдөг, юмар боодог. Хөхөө тийм даруулга гараагүй. Манай нэвтрэг баг цагаан давгаар боодог. Тэр чинь зүгээр 1890-д 1990 эхний үед бол хүмүүс тэр давуугаар зүгээр сүүлд нөгөө ягаан туус мозар боогод явж байгаа сүүлдэж хөхний даруулга гэдэг юм гарсан. Тэрний дараа тэрг олноор үйлдвэрлэх. Тэгтээ бол юу яах вэ? Тэрүүний яачин ярьдаг. Размерийг тариулах хэрэгтэй. Хүн болон өөрийнхөө хэмжээг биедэх ёстой. Тий, том ч юм уу, жижиг ч юм. Хоёрдугаарт нөгөө материалыг бас сонгох хэрэгтэй гэж тий бас нөлөөлдөг. Дөрөв хэлсэнчлэн одоо хүний даруулгыг ер нь байнга зүүж явах юм уу? Эсвэл гэртээ хараад одоо авах ёстой юм уу гэдэг бас л хоёр талтай одоо байр сууриар одоо юу гэдгийг эмчнэр эрдэмтэд бас хоорондоо бас ингээд одоо юу гэд мэтгэлцжээдэг асуудлуудын нэг гэж үздэг, санал зөрдөг. Тийм мэдээж энэ судалгаатан дээр үндэслэж хийж байгаа л да. Гэхдээ энэ дээр бол бас маргаантай зүйлүүд мэтгэлцэн үүсгэхээр ийм зүйлүүд бас нэлээд гарч байгаа. Жишээлбэл одоо хамгийн одоо сүүлд хэд хэдэн одоо судалгаа ингээд уншиж байхад хүний биед одоо шимт тэжээлийг хүргэж өгч идэг. Цусны судснаас гадна одоо тунгалгийн судас гэж байдаг тийм үү? Тунгалгийн судас. Хүний бүх биеэр ингэж одоо явж. Тэрнгээр одоо өөрөө л хүний шимт тэжээл урсч яддаг байх нь шүү дээ. Тэгээд дандаа булчин дагаж явдаг. Булчин дагаж. Тэгэхээр цусны урсгал шиг өөрөөр хэлбэл нөгөө зүрхнээс хүчтэй шахагдаж, хөөгдөж одоо тэр клапны тусламжтай явах тийм зүйл тэр тунгалгийн судсанд байдаг байх. Яадаг вэхээр булчин дагаж байрладаг дандаа. Тэгэхээр булчингийн ашиг сунах хөдөлгөөнөөр тэр доторх шингэн маань ингэж туугдаж хүрэх газар хүрдэг. Гэтэл ерөөсө хөхөн дээр булчин байдаг байхгүй юу? Хөхөн дээр булчин. Хүний булчирхайлаг эд оршиж идэг. Тэгэхээр хөхний эргэн тойрон болон хөхийг тойроод маш олон тунгалгийн булчирхайлууд, тунгалгийн судсууд байдаг. Тэгэхээр миний нэг хэлэх гээд байгаа өөрийн чинь түрүү ярьсны эсрэг одоо зүйл хэлэх гэж байгаа нь юу гэхээр тэр тунгалгийн судасны урсгалыг хэвийн урсгахад хөхний даруулга бас одоо сөрөг нөлөө үзүүлдэг юм байна л да. Ялангуяа тэр хатуулагтай хөхний даруулгад. Тэгэхээр гэртээ хараа тэрийг авах хэвээр хөхөндөө бас илэг массаж ингээд өөрөө хийж явах хэвээр гэдэг ийм зөвлөмжүүдийг бол
жишээлбэл зарим том гадаад их сургуулийн эмнэлгүүд зөвлөдөг. Жишээлбэл одоо Майо клиник энэ том эмнэлгүүд тэрийг зөвлөж идэг байхгүй. Тэгэхээр тэр тунгалгийн урсгалыг хэвэн болгож хэвэн урсгахын тулд бол хүний даргуулыг авч явах хэрэгтэй гэсэн бас зөвлөмж байдаг. Түрүүн бас багш хэлсэн хамгийн гол зүйл юу гэхээр нөгөө хэмжээг нь тааруулж зүүхнээс хамгийн яг өөртөө таарсан тий. Тэгээд аав материалтай гэх тий. Бас нөгөө эн чинь бол гаднах хүчин зүйл болоод байгаа шүү дээ. Энтэй бас нэмэгдээд одоо нөгөө төрсөн эхчүүд хөхний памперс гэж юм зөөдөг болчиход байгаа. Тэр нь бас нэг янз бүрийн даав байна уу, бас нэг нилонон эдлэлтэй. Тэгээд тэрнээс олж бас энэ өвчлүүд бас ихсэж байгаа гэж би сонссон. Тэр нь яагаад гэхээр нөгөө байнгын юм чийгтэй орчинд байгаад тэгэнгүүт тэр чинь нөгөө агаар нэвтрэхгүй нойтон байгаа тахлаар чинь нөгөө бактери үржих тата нөхцөлийг бүрдүүлээд өгчдөг гэдэг. Бактери чинь үржил тэгээ явцдаг гэж бас сонссон юм байна. Ерэн тийм л дээ. Ерэн тэгээд ямар нэг хүчин зүйл шууд одоо 100% өвчин үүсэхгүй ч гэсэн тал талаас нь илэрхээр нэг өвчин бий болдог байхгүй тийм ээ. Жишээлбэл одоо ерөнхийдөө сая бид нэр ярьчлаа манай Эрдэнэ доктор маань ярьлаа. Ерөн хүчин зүйлүүдийн талаар тийм. Тэгэхээр тэр бүгд олон талын одоо хүчин зүйлсүүдийн нөлөөгөөр яадаг болохоос зөвхөн ганцхан одоо хөхний даруулгаас болоод өвчин үүснэ гэж байж болохгүй тийм ээ. Нэг хоёрдугаар зарим ихтэйчүүд бас ярьдаг асуугаад байдаг шүү дээ. Одоо ингээд бид нэр одоо урьдчилан сэргийлж болохгүй ганцхан хүчин зүйл байгаа өвчнүүдийг. Энэ бол уламжлал. Уламжлалын хүчин зүйл хинч тогтоож чадахгүй. Тэгвэл энэ бол 100% уламжлал гэж байхгүй. Дээд нь 35%-аас хэтэрдэг байхгүй. Тэр хүмүүсүүд ч бас ингээд айгаа тийм ингээд манай эмээ тийм байсан ингээд тэрийг бол манайх бас бодож яах хэрэгтэй. Тэгээд одоо дэлхий дээр бол тэр уламжлалын хүчин зүйлийг бас одоо эмчилж штэ. Өвдөгөөч гэсэн хөхийг тайрж авдаг, эсэсл гийдэг туршилга байдаг байл тий. Өөрөөр хэлбэл нөгөө яг таны хэлдгээр удамшлын өвчин биш, удамшимтай. Тий, удамшимтай. Чин гэж ерөөхдөө бас нэрлэдэг. Одоо хамгийн дангаа хууны практик судлагдсан одоо эрчим тогтолцооны хавдрын өвчлүүд дотор хөхний хавдар үүнд бол ордог тийм ээ. Тодорхой хуваар. Бүдүүн гидсний хавдар болоос удамшимтай өвчин гэж бас одоо зүй ясаар бас ярьдаг гэж явдаг тийм. Дөрөвний нөгөө нэг таны хэлжсэн байдаг штэ. Тэгэхээр би нөгөө хөх гордох талаар ярих гэдэг л да. Хүмүүс хөхөө гордчоор янз бүрийн тийм одоо домын аргаар янзлаад байдаг шнэ. Заагаас зурах, өөр байцаанаах, өөр чинь нөгөө хоёр ихэр хүүхдийн аймс их энэ тэр яг тийм судалгаа нотлохоо бол байхгүй штэ тий. Яг зүгээр л нэг өөрийнхөө сэтгэлээр яхаар зарим нь идэвчэнгүүд энэ яг болоод байна гэд бодоод байна уу? Тий, тэр бол ямар ч нөлөө байхгүй. Тий. Улам хөндрүүлэх хэрэгтэй юу? Хөндрүүлэх юм. Би бол тэр үнтэй тааралдаж байсан. Тэр байтугай тэр хөдөө манайх ч ингээд тархаа утрахаа хөдөө хэцүү штэ. Түр аим баргатын төвд байдаг. Тэгээд эхлээд тэгээ гордсон. Хураа гордно гэж бас байдаг тийм ээ. Хөхүүл хүүхд биш шигсэн, хүүхдгүй шигсэн горддог тийм. Тэр бол нөгөө түрүүний ирээд байгаа. Хоёр тэгэр зэрэг нөгөө өчн одоо чиний хэлдгээр нөгөө саагс сурдаг юм уу? Амтны арьс тавьдаг юм уу? Зис тавина тийм ээ. Тэгээ бүлдээ сүлдээ тэр чинь хавдрын шинж болоод цоороод бүр хөндрөөд тэгж ирдэг улсууд бас байна л да. Тэгэхээр энийг бол бид нэр одоо нэг талаар энэ гэгэрүүлэх ажил бас сайн хийж авах ёстой юм шиг байлаа тийм ээ. Хүмүүс одоо чинь холбоо энэ харилцааны систем телевиз юу бол хөгжсөн шүү дээ. Тэр ингээд тэр талаар одоо бидний энэ хийж байгаа ажил чинь тэрний одоо та нарын нэг хэлбэр шүү дээ тийм. Энэ дэр жишээл одоо энэ жил нэг 2 хүн ойлгуул болоо жишээл энэ нэвтрүүл. Хойтон 4 хүн дараа нь 10 хүн гэх шишээтэй тэр бол амжилт тийм. Тэрнээс бүх хүн гэгэрээ сайхан болоод бид энэ нэвтрүүлгийг та нарыг одоо ингээд өөртөө тусгаж аавна гэж хэцүү тийм. Нөгөө хөхөнд сүү орсны дараа зангираа үүсэнгүүд бас нэг
бариач хайгаал явдаг шүү дээ. Бариулна гэл. Бариачгаа хайдаг юм байлээ. Бариач хайгаад ер нь тэр тал дээр аль болохоор одоо зүгээр болчлоо бариач гээд бас юм байдаг. Тэгтээ манай нэг юм байна. Эхлээд нэг имийн эмчилгээгээр баах явж байгаад болохоо байхаар бариач руу явдаг. Тэгэхээр имийн үйлчилгээ тэр 10 хоногийн дараа эмчилгээ хийш дараа гараад ирэхээр бариачтай нэг зарим өөр бариач дотор ирэх таарахаар нөгөө бас нэг эдгээд явдаг усуд тэр талаар бас нэг хүмүүс итгэл үнэмшилтэй болдог юм шиг байлаа л да. Яг ийм үйлчлэлийг хийсвэд бариач тэр талаар бас тэр бариачийн талаар бид нэр сайн мэдэхгүй л зүгээр бариач тэг бид нэр шинэ ухааны талаас нь тий. Одоо нөгөө та түрүүн бас ярьсан хөхөө одоо сүүлийн үед хөхүүлэхэ болсон. Тэгээ хэлбэр алдагдана гэдэг эмэгтэйчүүд тэр тусмаа. Тэгэхээр одоо нөгөө нэг эмэгтэйчүүдийн үед бол сарын тэмдэг бол яаж ч боломгүй угаасаа сар болго ирэх хэрэгтэй тий. Тэгэхээр эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа мэдээж сүүний одоо булчирхаач ялгараа сүүгээ гаргана. Гэтэ тэрийг хөхүүлэхгүй байх одоо тий тэрний одоо сул тал нь юу байх вэ? Хөхүүлэхгүй байх тал дээр бол ерөөсөө энэ бол маш буруу тал тий. Нэгдүгээр сайн бид нэр ярьдаг нэг сүү одоо саатаж яадаг штэ. Хоримтлагдаад нэг идээд өрөвслөө үүсдэг юм тал. Цаашд явж тэрнээс янз бүрийн одоо хөхний булчирхайнууд нь өөрчлөлтөд ордог байхгүй. Одоо хайтан үзэрх эсвэл том нэг уйлан хайнууд үүсдэг эсвэл нэг бирсүү бий болдог юмнууд дээр тий хөхөн дээр энэ өөрчлөлтүүд энэ өвчний одоо ихэл болж явдаг л да энэ чинь. Сүү үйлдвэрлэгдээд тэгээд өөрөөр хэлбэл сүү үйлдвэрлэгдсэн сүү өхний толгоогоор хүүхэд нь хөхөөд ингээд дахин үйлдвэрлэгдээд тодорхой хугацаатай шүү дээ жирэмслэлтийн явцж. Тэгээд энэ хугацаанд тэр эсүүд үүргээ гүйцэтгэж чадахгүй ингээд удаан хугацаанд явах бол мутац болно гэсэн үг байхгүй. Мутац болно тийм ээ. Мутац болно гэдэг чинь л одоо тэр үйл ажиллагаа нь алдагдаж байна гэсэн үг байхгүй. Тэгээ би энийг бас нэг багшаас сонсч байсан мó би нэг ангаахын оюутнуудад ярьж өгөх дуртай юу байхгүй юу? Нэг ойлгуулах. Одоо хавдрын эсийг одоо юутай зүйрлэх вэ гэхээр зомбитай зүйрлэж. Та нар зомбитай кино үзсэн биз дээ. Тэ? Жишээл нэг хотод нэг зомби ороод ирдэг. Тэгээд тэр одоо эрүүл байгаа хүмүүсийг хазаа халдварлуулад хоттой яриа зомбитай болдог. Ерөөсөө тэр байхгүй. Тэр мутац болсон эсийн мэдээлэл эс өөрөө зэрэглэдэг хэсүүд рүүгээ хавдрынхаа одоо тэр мутац болсон эс маань хавдрынхаа мэдээллүүдийг дамжуулаад өгчөж байгаа хгүй ингээд дамжуулаад маш хурцтай. Тэгэхээр нөгөө эс маань хэсэг бүлэг эс болоод эснүүдийн бөөгнөрл нь ид болоод ингээд хорт хавдар үүсэх ерөөсөн үндэс зарчим. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр сүү үйлдвэрлэж байгаа сүүний булчирхай эс маань үйл ажиллагаа нь алдагдаад хатангашаад эхлэхээр дараагийн төвшөнд бол мутац болчихж байгаа л гэсэн үг юм бол. Ихэнхдээ бол нөгөө жирэмсэн хөхүүлэгчүүдэд энэ нэг буглаа эднэр үсээд байгаа штэ мастит маань. Тэгэнгүүт жирэмслээгүй ерөөсө төрж байгаагүй хүмүүст яагаад үсэж байна? Одоо түрүүний яг шалтгаанууд байна л да тий. Тэгээ тэрэн дээр нэмээд бас нөгөө дааврын им энтер гээд нөлөөлдөг баг. Гэхдээ ер нь яг ихэнхдээ бол яг юунаас их нөлөөлдөг юм бол одоо залуучууд тэр тусмаа энэ октоудад бас нэг зөвлөгөө өгвөл тий. Одоо энэ октод бол төрхөөсөө өмнө бас нөгөө бэлтгэлгүй гээ тий. Хөхнийхөө толгойг гаргаагүй болмаас энэ төргээд бас олон юмнууд байдаг шүү дээ. Ер нь тэгээд хуучныг тогтолцоо байсан да. Нөгөө жирэмсэн төрхөөс өмнө сургуульд явуулдаг шүү дээ. Одоо эмэгтэйч их барих эмэгтэйчүүдийг сургуульд явуулаад за төрх болвол хөхөө яаж арчлах вэ? Эрүүл ахыг яаж сахих вэ? Толгойн сашаарвал яах вэ гэдэг бүх зүйлүүд одоо сургуульд явагдвал одоо явагдахгүй дээрээ тийм сургуульд явуулаад тэр чи бүх юм хяналттай. За ингээд тэр Сүхбаатар дүүргийн 2 дугаар ороод тийм усуд байна. Одоо жирэмсэн тэгэхээр энэ одоо эхний сараас эхлээд жирэмсэн бос эхлэх хяналтанд аваад тэр салуу октоодыг сургуульд нь хамааруулаад тэгдэг байсан. Одоо тийм юм байхгүй улсын юм шиг байна тийм. Улсын эмнэлүүдэд бол байхгүй. Яг хувийн ганц 2 тийм газар бол байгаа. Тэгээд тэр ч үнэтэй бол
Тэгээд тэр сургалтын дээр тэр нөгөө чиний хэлдэг нөгөө яаж сэргийлэх үү, ариун цэвэр яаж захих үү, сэтгэл сан ямар байх үү гэдгийг бүгдийг зааж сургадаг юм байл шүү дээ. Мэргэжлийн ус учраас тий. Бол яг тийм мэдээлэл яг хэрэгтэй байгаа байхгүй тий. 10 жилийн хүүхдүүдээсээ эсвэл нөгөө яг дөнгөж хөх ургаж эхэлж байгаа тий одоо бараг 10 наснаас. Тий яг үнэ. Би нэг одоо энэ хоёр дахь нэг нь ихний 2003 онд яасан. Жишээл би нэг ийм ном бичсэн. Энэ нийт зөр хөхөө хайрлыг гэсэн ном байхгүй. Эмэгтэй тань зориул. Түрүүний миний ярьсан бол товчхон энэ дотор бүгд байгаа. Жишээл одоо хөхний размерыг яаж мэдэх үү гэдэг асуудал шүү дээ. Тий одоо хүн бол тэрэн дээр энэ хөхний одоо хэмжээ гэсэн үг шүү дээ. Хэмжээ яаж гарах уу гэдэг бүх аргачлал энэ ном дээр би гаргасан, бичсэн. Тий манай нэг Эрдэнэ болгон докторийн тэр манай хөхний төвөөс эрхэлж хэвлүүлж өгсөн. Тэгэд энийг бол баг бид нэр тараагаад өгсөн. Хичээн өвдөд ирсэн чи хүмүүс авдаггүй, уншдаггүй юм байлаа л да. Ихтэй бол яг ганц хоёр авсан чи. Тэгэхээр энэ дотор бүх юмаа бичсэн байгаа. Энэ чинь бол ягаад гэвэл нэг айлд нэг хүн авахд тэгээд тэр ихч дүү октод бүгдэд нь одоо хэрэгтэй болов гэж ингээд гаргасан юм байна. Гэхдээ одоо бол энэ байхгүй. Дус. Хандвар гэд. Тэгээд тэрэн дээр хүн одоо жишээл октод хүмүүс өөрөөх юм размер дэлгүүрт очиод битгэхгүй шүү дээ. Та хэд размерийг тийм учраас яг өөрийнхөө хэмжээ гаргадаг юмнууд энэ дотор бүгдийг хөхөө яаж үз. Тэгээ хоёрдугаар насаараа олон жил ярьлаа л да. Хөхөө өөрөө үзэж шалгах гэдэг тийм байдаг. Сар болгоно тогтмол нэг өдөр сарын тийм нэрсний дараа 5-6 хоногийн дараа гэдэг. Тэр мөрийг одоо хийдэг улсад байдаг л юм байлаа. Тэр юугаар тийм тогтмол шалгаж үздэг эмэгтэйчүүд хөхөөрөө сар эмчээс илүү мэдэрдэг юм байл. Жоох юм миний хөөхн тийм байгаа ингээд хүрээд ирдэг байхгүй. Жишээ тийм маягаар хүмүүс зааших хэрэгтэй. Таны энэ гаргасан зөвлөмжн дээр хөхөө өөрөө үзэж шалгах аргачлал гэдэг. Энэ бол ерөөсөө дэлхийн нийтэд эмэгтэй хүн болгонд зөвлөж идэг мэрэгжилтнүүд зөвлөж идэг ийм арга байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн ихний одоо жишээлбэл өрцөн сэргийлэх арга хэмжээ гэж үзэж байгаа юм тийм ээ. Хүмүүс таахгүй явснаасаа би саяхан бас нэг юм нэг хүний кейс уншсан байхгүй. Тэр хүн яасан гэсэн чинь ингээд өөрөө юусэн мэдлгүй явж исэн. Гэтэл 5 настай хүүхэдтэй юм байна л да. Тэгээ нөгөө 5 настай хүүхэд нь болохоор нөгөө мөөмийн иддэг. Тэ хөхий. За тэгээ үйжсэн чинь ээжээ таны эмчи чинь нэг бондгор юм байна гэд. Тэгээ хүүхэд нь мэдэж эмчид очиж үзүүлсэн байгаа байхгүй. Тэгээ өөрөө мэдгүй. Тийм метр. Жишээлбэл одоо тэр нөгөө 5 настай хүүхэд гэснээс манайх бас нэг тийм буруу зуршил байна. 5 настай хүртэл хүүхдийн үеэрээс 2 настай хүртэл хөхүүлээд бойлох ёстой. Яагаад бол 2 жилийн дараа тэр эхийн сүүнд ямар ч ашигтай юм байхгүй хүүхдгээр. Нэгдүгээр ямар ч ашиггүй одоо сүү гарлаа ч гэсэн тэр зүгээр л ус гэсэн. Хоёрдугаар бол нөгөө жижиг судсуудыг гимтээдэг байхгүй. Хүчтэй сорохоор тэгээд өвчин бий болдог. Жижиг судсууд тасрах барах янз бүрийн одоо механик гэмтэл үүсгдэг. Тэр талаар одоо манай эхчүүд бас эрхлүүлэлгүй яах вэ гэхдээ бол тэр талыг бас бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ энэ үнэхээр маш зөв зөвлөгөө. Ер нь одоо хүүхдийн шүд ургаж эхэлсэн цагаас хойш бол ер нь хөхүүлэх нь тийм одоо таатай зүйл биш гэж үзэж байгаа байхгүй. Хүүхдийн өөрөөр шүдний ургалтын шүдний бат бэх байдалд тэр ээжийн сүүнд агуулгадж байгаа тэр сүүний хүчлүүд маш их одоо сөргөнлөө үзүүлж байгаа. Тэгэхээр хүүхдийн шүд ургалал бол зогсоос. Хоёрдугаарт ор хоолнд орно гэж ярьдаг шүү дээ. Ор хоолнд ордлоо болвол тэр хүүхдийн амны хөндийн орчин биднийхт яг ижилхэн болчихж байгаа байхгүй. Яг ижилхэн. Тэгэхээр хэдий аман дотор тэр одоо юу гэдгийг байх ёстой бичил биет бактериуд одоо байна шүү дээ. Одоо шүүл центрд байдаг анхан шатны хоол боловсруулалт, хоол задлах процессыг оролцдог тэр бактериуд байна. Тэр бол зөвхөн амны хөндөд л одоо хэв юм байна. Өөр орчинд очихоор өвчл үүсгэж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр хөхөө хөгж байгаа хавцад хөхний одоо сүүний сувгууд чинь болвол одоо тийм калапан байхгүй тийм ээ. Хоёр тишээ урсгалтай.
тэр хүүхэд бор холоод чидэн хүүхдийнхаа ээжийнхаа сүүгч бэмигч хөхн энэ тохиолдолд тэр амны хөндийн бактери ээжийн одоо хөхний сүүний сувгаар дамжаад булчирхаад очиж одоо өрөвсөл үүсгэх эрсдэл өндөр байхгүй. Түрүүн багшийн хэлдгээр нөгөө хуурай мастит гэж байна. Бүр жишээлбэл одоо гэр бүл болцсон одоо залуу хосууд жишээлбэл одоо бэлгийн харьцаанд ингээд ороход ямар нэгэн байдлаар тэр хөхч байдаг юм уу тиймэрхүү үйлдэл үзүүлэхээр бас л ялгаагүй амны хөндийн тэр одоо бактериуд тэр хөх рүү орох эрсдэл өндөр. Жишээлбэл биднес юуг нэг зүйлийг аягүй сайн мэддэг. Юу гэхээр одоо үнээс хахад туглын заавал хөхүүлж ээж дараа нь саад эвлэгнэ гэж ярьдаг шүү дээ. Эвлэгнэ. Тэгээд эхлэхэд тэр бол ерөөсө физиологийн процесс байхгүй. Хөхний толгоогоор оролдоод хөхний толгоог хөхөөд эхлэхээр аяндаа сүүний сувгууд нь одоо нээгдэж өгч байгаа байхгүй. Рефлексээр нээгдэж өгч байгаа. Тэгээд нээгдэж өгөөд эхлэн гут тэрлүү болвол өөрөөр хэлбэл тэр одоо тэр хөхөн дотор байх эсгүй одоо бактери зүйлүүд орох эрсдэл өндөр болгож байгаа. Тэгэхээр энийг бол нэг талаар хуурай одоо горилт мастит гэж нэрлэж байгаа. Одоо тийм ээж нар ирдэг штэ. Манай хүүхэд ч одоо баг 15 6 настай чи тийм 10 настай би одоо ингээд горилтчлоо гэд ирдэг. Тэгээ тийм асуудлууд бас байдаг. Тийм учраас ер нь бол энэ бол яг цэвэр ариун цэвэртэй холбоотой асуудлууд байгаа. Ганц дан тэрнгээрч биш. Ер нь одоо зүгээр бохир одоо ховц сунасч байдаг юм уу тийм ээ? Эсвэл одоо нөгөө хүүхэд том болцсон хэрнээ ээжийнхээ ороо ундахтай охины толгоор гараа угаахгүй жаад оролцдог ч юм уу. Энэ тохиолдолд бол бас одоо тэр мастит болох эрсдэл бол нэмэгдүүлнэ л гэсэн үг байхгүй. Одоо нөгөө ээж нар маань гадаа хүүхдүүдэд салхилуулдаг штэ. Үлгийтэй байсан ч хамаагүй те хүүхдүүдэд ингээл гадаа гараа салхилуулаад тэгэл нөгөө хүүхд нь уулгаар хөхөөл өгдөг те. Мол гадаа гаргаад хөхөө гаргаж ирээл өгдөг. Энэ ч бас болохгүй л байгаа байхгүй те. Ер нь ариун цэвэр талаасаа маш сайн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй болчиход байгаа байхгүй те. Хөхүүлэхээс өмнө гэртээч бай гадаач бай заавал эхлээд угаах хэрэгтэй те. Тий. Тэрийг бол нөгөө яг хөхний толгойг хаагарчдаг шүү дээ. Хаагарал тэр бас нэг мастит үүсэх. Дээд бол тэр чи агаар сайн байсан байхгүй. Цэвэр. Одоо бол агаар бохор болсон учраас бүр илүү нэг мастит нэг өрөвсөл, идээд өрөвсөл гэдэг байна шүү дээ. Тэр болох одоо тохиол их байхад. Хүчин зүйлийг болж. Одоо төрсөн ээжүүд болгоно л хамгийн эхлээл баг нөгөө төрснөөсөө илүү амар өвдөж тэгж зангирдаг штэ тий. Сүүн гарахгүй бүр уйлал баг хөөхтэй хөхүүлээл тий. Гэтэ яг тэр үед баг бүх ээжнэр тохиолдож байгаа. Яг тэр үед ямар эмчилгээ ч юм уу юу хийх вэ? Одоо бариулахгүй, ингэхгүй нөгөө байцаагаа тавихгүйгээр бид нар юу яг яах хэвтэй юм бэ? Тэрийг ч одоо хөхний тэр үйлхэн тэр бол ерөөсөө одоо бол өөр юунод ийм юунод бий болсон шүү дээ. Тэр их барих эмэгтэйчүүдийн их баригчдын талаар сайн зөвлөгөө авах ёстой. Тэр ус тийм ээ. Тийм юм чинь. Энэ дэр яг нөгөө төрөний хэлсэн төрхөөс өмнө нөгөө нэг бэлтгэх сургалтууд л энэ дээр хамгийн чухалхгүй. Тэрийг сургадаг мэрэгчлэн, эмч, их баригч нар өөрөөр хэлбэл төрсний дараа ийм асуудал тохиолдно. Тэгэхээр энэ асуудал тохиолдоход яаж хэрхэн одоо даван туулах уу, яаж хурдан нэг зүгээр болох уу гэдэг чинь ерөөс тэр байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар эргээд яг тийм одоо сургалтын одоо зүйл рүү бас шилжиж энэ ээж нар маань одоо авах хэрэгтэй болно шүү дээ. Одоо яг сүүлийн үед нөгөө цахим орчин, YouTube болон бусад одоо зүйлүүдээс одоо ороод гадаадын янз бүрийн одоо бичлэг үзээд бас арга хэмжээ авдаг боловсролтой болсон ээж нар зөндөө байгаа шүү дээ. Google багшаасаа ороод. Тэгээд нөгөө одоо ингээд хөх ярихлаар ерөөсөө эргэжтэйчүүдэд хамаарлаггүй юм шиг сонсогдож иж магадгүй л бид нарыг баг ингээд явчихаар те. Тэгэнгүүт жилдээ 250-аас 300 хүн одоо ингээд хөхний хавдраар онцлогдоод байна гэж байна. Гэтэл тийм. Гэтэл энэний чинь бас 1-2% нь эргэжтэйчүүдэд тохиолдоод байна гэж сонсох юм те. Энэ ийм л дээ. Ер нь тэгээд хөхний өнгөөр хөхний хурдгавдар өвдөх нэгдүгээр хүчин зүйл бол эмхтэй хүн болж төрсөн. Нэгдүгээр хүчин зүйл болдог байхгүй. Тэ. Нэгдүгээр хамгийн эхлээд. Эмхтэй хүн бол хамгийн их хөхний хавдраар өвжилдэг гэж байна.
А эрэгтэйг нь бол тийм байхгүй. Эхлээ бол ер нь 1-2% ч арай мэдхгүй тэр би нэг хавдар дээр 20-30 жил явахдаа нэг юм 2 хүнтэй таарч байсан. Эрэгтэйчүүдийн Тэр юунаас олж яг ямар хавдар эрэгтэйчүүдийн хөхний хавдар гэд тэр бол ерөөсөө тэр одоо тэр чи төрөхгүй сүү гарахгүй тийм хөхүүлэхгүй бидний төрөний бүх хүчил байхгүй шүү дээ сарын тэмдэгрэхгүй тэгэхээр тэр чирээс маш ховор тохиолдол дээр бас л нэг гормоны өөрчлөлтүүдээс болдог юм байлаа тий тэрнээс болоод одоо нэгэд хоёрдугаарт бол хавдар биш гэсэн нөгөө хүүхдүүд чинь хөх ингээд эрэгтэй хүүхдүүд хөх хавдаад явдаг шүү дээ хавддаг мастап гинекомастия гэдэг эмэгтэйчүүдийн хөх шиг өөрчлөлт ороод тэр чинь нэг өсөлтийн гормон интересийн холбоотой сэтгэл санааны юу та тэгтээ тэр бол аяндаа зүгээр болдог тий одоо жишээлбэл одоо их эцэг хэлэхэд одоо бид нэг сүнх одоо ингээд үүрдэг болсон байна хоёр хөхөө нөгөө бандс нарч хүнд сүнх үүрээд энэ нэг бас нэг хүчин жил болдог эсвэл нөгөө хүмүүс чинь ширээнд хичээл авсуухтаа ширээний эрмэгийг ингэж сууцдаг. Миний ажиглалтаар бол хэрдэг. Тэгэхэд чи хичрээнд эцэг яаж суудаг? Ингэж суудаг. Эсвэл ингээд дандаа ингэж яхаар тэр чинь механик хүчин жил болоод бас хөхний тэр гинекомастия гэдэг хөх томорох аяндаа зүгээр болно да тэр чинь юм. Түүнээс өөрт нь ямар нэгэн өвдөл завь өвдлөөгээд ирдэг байхгүй. Өөр хөх томроод байна хүүхдийн тэгээд эсгэх нэрээ тэгээд ирдэг. Тэгтээ ер нь бол гормоных гэх юм тий. Одоо фитнесийн тамирчид бас тэр чинь одоо ихтэй хүмүүс их тий. Тэр чинь нөгөө нэмэгдэл юунууд их хийдэг шүү дээ. Энийг одоо хавдраас бол ялгаж хавдраас ялгаад нөгөө тэр эрэгтэй хүүхдүүд эрэгтэй хүнд том болоод хөхн ургаад эхлэхээр хавдар болцсон гэж ойлгох эрсдлэг өндөр. Энэ бол яг бие даасан бас өвчин байхгүй гинекомастия гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо бол энийг одоо зохицуулдаг юм гарцсан энийг бол эдгэх бүрэн боломжтой болцсон. Тийм. Тэр одоо дааврын одоо зохицуулт алдагдсанаас үүсдэг. Тэгээ энийг жишээл дааврын зохицуултыг алдагдуулах өөрөө түрүү хэлсэн одоо фитнес нөгөө юугаар бодибилдинг хичээлдэг хүмүүс одоо маш хэмжээний одоо дааврын гаралтай бүтээгдэхүүн булчингаа томруулахын тулд уурыг хэрэгэлдэг. Тэгээд ингээд эхлэхээр нөгөө гинекомастия үүсээд ирж үзүүлж ирсэн хүн ч бас надад бас байгаа. Тэгээд тэрийг бол одоо эмчлээд тэрний сар хүрэхгүй хугацаанд бол тэр хэвийн байдалтай буцаад орчиж байгаа. Тий. Бас нөгөө эмэгтэйчүүдэд хөхөө хөхүүлж явах явцад нөгөө энэ яг сугны эмчээ бас нэг томорчдог тий. Тэгэнгүүт тэр нь сүүн ороод гэдэг үл нэг юм яриад байдаг шүү дээ. Тэр чи юм байгаа шүү дээ. Ерөөсөө хүн эхлээд нөгөө одоо эхлээд ихийн хэвлэлд бий болсноос эхлээд хөгжиж яв. Тэгтээ өөрийнхөө түүхээ давтна. Сарамгчнаас ихсэн түүх гэдэг шиг. Тэр энэ дэр бол олон хөхтэй. Хөхний одоо тэмдгүүд бий болдог байхгүй. 7 8 2 тал ингээд. Одоо нэг ингээд. Тэр хамгийн сүүлд энэ хоёр л үлддэг байхгүй. Тэгээд ихэнх тохиолдолд хоёр талын сууганд нөгөө сул хоёр нэмэгдэл хөх гэдэг байгаа л да. Нэмэгдэл хөх. Хоёр сууганд бүгд эмэгтэйчүүд байхгүй шүү дээ. Зарим улсад хоёр тал ингээд нөгөө өөх шиг зөөлөн бий бол. Тэгээд нөгөө төрхөөр сүү орохоор тэр чинь бас сүү ордог тал бий. Эсвэл томорно. Заримнаас сүү гардаг байхгүй. Сүү гарна тэр аяндаа энэ бол нөгөө их хортой юм биш л гэхдээ гоо сайхны ууд бол нэг зовлонтой байдаг байхгүй. Эмэгтэйчүүд чи палажин тэр өмсөн шүү дээ 100 гал ус. Тэр үед нөгөө чинь ингээд гарч ирээд ивгөө. Тэгэхээр энэ чинь нэг гоо сайхны бисэсэл хийдэг юм байна шүү. Илүүдл хөх гэж үздэг тийм ээ. Тэр дотор баг зэрэг хөхний булчирхай бас байх нь байгаа гэсэн. Тэгээ нөгөө төрүүлээд хүүхдэд төрүүлээ хүлж явах бас заримдаа тэндээс нь сүү гарна. Гардаг тий. Тэг өвддөг заримдаа. Тэр чинь бас. Тэгэхээр тэр ихтэй нэг хор нөлөө байхгүй. Бисаслаар бол ахуулч бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Гоо сайхан бисаслаар аваад тэр чинь бүр булчирхай л гэсэн сүүний булчирхай тэнд байгаа л гэсэн. Нэг хүн бас асуусан байсан тэр нөгөө хөхнөөс нь цус шүүрээд байна гэсэн тэр яахаар тэхөө. Энэ бол ерөөсөө хөхнөөс
цус эсвэл шингэн усрахх зүйл, шартар зүйл, эсвэл сусар хойлдсон ч юм уу боор өнгөтэй янз бүрийн гардаг. Тэр чинь бол нэг түрүүний бид нэр нэг сүүний суугуудаас ялгарч байгаа юм байхгүй. Тэр энийг бол бидний туршлагаар бол ирээсээ заавал одоо шинжилэх ёстой. Тий. Одоо эдийн эсийн шинжилгээ ситлог аваад төрөхс билдэг шүү дээ. Тэгэхээр энэ дэр нэг далнуудад нэг юм ярихдаа бол хөхний одоо өвчнүүдийг бол хөдөө сум энтерд бол бас оншлох ийм тохиолдол боломж их байгаа байхгүй. Жишээлбэл хөдөө тэр хөхний сусрах зүйл гарч байгаа гэдэг заавал хот руу төв газар руу биш. Тэн нэг шил дөрүүлж төрхөц бэлддэг шил. Төрхс бэлддэг предметний стекло гэдэг. Тэрүүгээр тэрийг 2 удаа төрхсөө бэлдэж аваад хатаагаад явуулчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэн дээр бол заавал тэр хүн өөрөхгүй. За энэ өрөвсөл байна. Эсвэл тэр дотор урцэг байна. Эсвэл одоо өмөнгийн хавдрын шинж байна гэд тэнд ялгаад ингээ нэг юм байж бол. Хоёрдугаар бол жишээлбэл одоо хөхн янз бүрийн бэрсүүнүүд байгаа шүү дээ. Бэрсүүнүүд өсөөд тэр чинь тэмдэгдэж байгаа шүү дээ. Хүн эмхтэй өөр юм. Эмэл сум эмэл гэдэг тийм. За тэрнээс жишээл одоо хатгаад бас нэг эдийн гişэ эсийн шинжилгээс строк гэдэг зөвхөн шпризер хатгаад тэрвэр бэлдээд яваад урчилсан байдлаа энийг ялгуулах. Ийм юмнуудыг бас хөдөө орон нутагт бас хийх хэрэгтэй байна л да. Энэ чинь бол нэг хол газраас ирэх тус хэцүү байдаг. Эмэгтэйчүүдийн үзлэгийн явцад бас айгүйх бэлтгэдэг штэ. Одоо маа хүзүүнээс одоо арчтаас аваад тэгээд ингээд нөгөө 50 шилэн дээр түүнийг яг тэрнтэй л ижлэх юм байхгүй ерөөсөө тийм. Тэг бүр өсгөөдөг баргаад бэлдээд явуулдаг. Тэр үнтэй ижлэг. Тэгээ энэ дэр нэг юу яхтаа бол эмчнэр бол ирээсэл виссас эмэгтэйчүүд дотор харин ч хамаагүй. Одоо тэднээс бол хөх үзэхгүй зүгээр эдгэсээс дотор юмс тэгтэл эмэгтэйгний хөхийг заавал шалгаж авах ёстой. Тийм журам байдаггүй юм уу? Тийм одоо 91 юм юу байдаг штэ. Юу хиймээд ингээд уламжил гэх юм уу? Тийм одоо этик тэ ёс суртахын юуд бол заавал нэг хөхий ягаад гэвэл ил эрэхт юм чинь. Ил эрэхт юм чинь тэрийг нэг бас үзээ шалгаад явах нэг бидний өнгө сэргийлэх нэг ажил юм л да. Тэг бүх юм чинь нарт. Нөгөө 50 60 настай гэдэг одоо ахмад настай хүмүүст байна тий одоо тэр хэд маань болохоор байнгын одоо юу нь яг хөхний сувг чинь нээлттэй байдаг гэдэг. Ягаад тэгэхээр тэр хэдийнхэн ингэдэг гинэ ганц 2 хүн хэлжсэн байхгүй ингээд зарим үедээ нэг 2 3 сартаа ингээд хөх нь маш хөндөртэй болоод тэгээд ингээд усанд орохдоо үзэхээр ингээд хатцсан тийм сүү шиг жижиг цагаан юм байна. А тэрийг ингээд угаагаад арчаад авчихлаэр гайгүй болчиход байна. Гэтэл үе өвдөлттэй болоод нэг жижиг жоох юм гараад байна гэсэн тийм. Тий. Энэ одоо түрүү манай Эрдэнэ доктор хэллээ шүү дээ. Хөхний нэг суугуудаас байнга тэд байнга салст ялгаруулж байдаг байхгүй. Тэр чи амьд юу ч юм тий байнга ялгаруулж байдаг. Тэр нэг цагаан тэр их гарахгүй ч гэсэн хөхний толгой дээр ингээд хөхний товчон дээр хатчдаг байхгүй. Тий. Тэр идэл тэр мэд эсвэл нөгөө хөхний даруулган дээр тол бүсэд тэрийг хараад мэддэг. Тийм учраас тэр бол тэгээд өвдөдөг байнга. Тэр энэ бол нэг зүгээр нэг айх явах явдал биш. Жишээлбэл энэ дээр ярихдаа бол хавдар бол одоо ихний өвдөдөг байхгүй. Хавдар хэзээ өвдөх гэвэл томроод ирэхээр өвдөнө. А зүгээр энгийн үед байн хөхөвдөд байдаг ингээд биений мэрхээс өмнө иргэсний дараа гайг болдог. Ингээд энэ талаар сугаар дамжаад өгд эсвэл ингээд тэр бол харин зүгээр өвдөлт. Харин тэр тэгж өвдөл баг баярлах ястаа нэг талд. Хавдар ч томроод ингээд өвдөлт өгдөг. Битүү өвдөхгүй явдаад нэг мэдгэт ингээд томорч идэг. Тийм бас онцлогтой шүү дээ. Тийм. Тэр юуны одоо жишээлбэл бүр хүүхдэн том болцсон хэрнээ шүүрс гараад идэг гэдэг ингээд тэгээд би бас заримдаа асуудаг байхгүй
хэр их сүйтэй байсан бэ? Гэхдээ айгүй их сүйтэй байдаг гэсэн. Тэгэд за танаа ээж их сүйтэй байдаг гэсэн хүүхдээ одоо чамайг жишээлбэл төрүүлээд өсгөж чад. Манай ээж бас надад ярьдаг ус би айгүй их сүйтэй. Удамшлын бас тийм хүчин зүйлүүд байна. Тэгэхээр угаасаа нөгөө сүү үйлдвэрлэх тэр одоо процесс маш их идэвхтэй явагддаг. Ээж нь тийм байсан, охин нь тийм. Хүүхэд нь том болцсон байсан ч гэсэн баг зэрэг одоо тэр сүү үйлдвэрлэх одоо процесс нь ингээд баг зэрэг үргэлжлээд. Тэгээ ингээд шахахаар одоо сүү нэг шаргалт өнгөтэй ч гэдэг юм уу, цайвар юм гарлаа гэдэг ингэж яддаг тийм. Ерөнхийдөө бол гэхдээ бас энэ дээр одоо огт тийм юм гарахгүй байжгаад улаавтар цусны судалтай ч юм уу тийм ээ цусрахаг юм гарах юм бол энэ бол эрсдэлтэй гэж үздэг. Заавал шинжил. Тэгэхээр түрүүн багш хэлсэн. Ер нь тийм түрүүний хүний асуулт байсан шүү дээ. Улаан өнгөтэй юм гарлаа тэрийг шинжлэх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг бол хамгийн ихний төвшөнд бол цитологи бэлдээ. Тэрээс цитологоор шийдэн. Тэгээд цааш сэжигтэй бол сарай хүүлнэ. Тий. Жишээл одоо хүмүүсүүд энийг яах вэ нэг байнга юу гараад нэмчилгээ байна уу гэдээ асуугаад байл. Хамгийн сүүлдээ яах вэ? Тэр мисослих тэр суугийг авдаг байхгүй. Шүүд аваад яг гарч байгаа тэр өргөлөө тактиктаз яагаад бас нэг өргөссөн. Тэр чинь агшиж чадахгүй байнга юм гараад байл. Шүүс ял өрөөсө тэр бол шүүс ялгарч байдаг те. Тэр агшиж чадахгүй тийг гаргаад байл. Тэр тийм байгаа. Тэгэхээр тэрэн дээр айл сандраад эмгтээчүүд хэрэггүй. Зүгээр тэр ихний хатгаж байхгүй. Зүгээр гарч байгаа юмнаас биелдээд тэгээд дараагийн асуудал явах. Ер нь тэгээд хөхний үзэл хийдэг одоо эмнэлгүүд их болсон. Хөхний одоо тэгээд бас эмгтээчүүдийн эмнэлгүүч тэр дээрээс хөхнөөс юм гарч байвал тэр ном болоорээс тэр заавал нөгөө бидний ярьдаг төрхс биел шинжлэх ёстой. Алдаж болохгүй. Боломж байгаа юм чинь тийм ээ. Тийм юм зүрх. Хүний хорт авдар одоо зүгээр бид нар ч яг мэрэгжлийн төвшөнд биш. Бид нар одоо бас иргэдэд зориулсан зөвлөгөө бэлдэж байгаа. Гэхдээ зүгээр иргэд янз бүрийн ойлголттой байгаад байдаг. Одоо жишээлбэл тэгт төргийн явцтай байдгийг нэлээ. За энэ нь бол бас харьцан арай гайгүй явцтай энэ төргээд ингэж. Тэгэхээр хөхний хавдар одоо эсийн бүтцээр ер нь хэдийн янз байдаг вэ гэж. Ерөөсөө хоёр янзаар хоёроор ялгаа шүү дээ. Сууган доторх, суугны гадар булчирхайлаас гаралтай хоёр. Хоёр сууган доторх хортой хавдар бол ерөөсөө 80%, 87% эзэлдэг. Булчирхайгаас гаралтай хавдар хөхний үйлдэс нь 20 турч юм 10 гэдэг. Ийм манайхаас тохиолдож байгаа нөгөө хөхний сууган доторх хавдар өмнө онцлогддог байхгүй. Одоо энэ хортой хоргоо хавдар чинь мэдээж том булчирхаа бид нар мэдрэгдээд үзүүлж байгаа шүү дээ. Тэгэнгүү тэрийг биопсигийн шинжилгээнд өгөөд хортой хоргоог нь мэдчихэж байгаа тийм. За тэгвэл хоргоо байлаа гэд ингээд тэмдрэгдээд байна тийм. Нөгөөдгөр шинжилгээнд өгөөд хоргоо байхад нь тэрийг им уугаад эмчилгээ хийлгээд тэр нь шимэгдэж алга болох уу эсвэл байж лах уу? Энэ юм байгаа. Энэ их асуулт маш зөв асуулт. Хүмүүс ч их асуудаг байхгүй. За миний хоргоо гинэ. Одоо энэ алгуулах яах вэ? Алгуулахгүй баг. Одоо нэгэнтээ тогтсон бэрсүү шүү дээ. Тэр чигээр. Энэ хоргоо бэрсүүд октод их тохиолддог байхгүй. Залуу хүмүүсүүд октод тохиолдоод тэр ч октодын нөгөө залуу эмэгтэйч хөөх бол угаасаа ягт хатуу учраас мэдэгдэхгүй ялахгүй. Заримдаа зургаарч тэр юугаарч ялахгүй. Төрс оншоо. Тэгэхээр тэр чинь ингээд төрөөд тэр үед нөгөөдөг чинь жинхэнэ мэдэгдэж эхэлдэг. Тэр чинь айл гэдэг залуу огтайхтай тэр 30-наас 35 тэр үед мэдрэгддэг. Тэгэхээр энийг бол өөр алгуулах уу, энийг угаад имэр яах уу гэд тэр бол алгуулахгүй байж идэг. Яа зарим тохиол тэр томордог бүр томроод хуурдагч тал би тийм учраас энийг бол эмчнээс зөвлөгөө авч яах ёстой. Хяналтанд байгаа. Тогтмол үзүүлж байх ёстой. Тийм үү? Хөхөө энэ одоо ер нь хиддэх үе дээр нь гэдэг юм одоо хавдрын хиддэх үе дээр нь дөрөв үе шат байгаа шүү дээ. Хиддэх үе дээр нь ер нь хөхийг аваад байна. Одоо тэгтээ сүүлийн үед болохоор нөгөө эд эрхтэн хадгалах гэдэг нэг бас юм гараад байгаа шүү дээ. 2-4 үетэй те 4 үетэй. Манайд болоорс ер нь 1-2 дугаар бар цөөхөн оршилдож байгаа шүү дээ. Тэгээд
75% нь 3 дугаар гээд байгаа. Тэрнээс ороод тэгэхээр энэ их сонин юм байхгүй юу? Одоо хөх бол яг харагдаж байгаа хэрэгтэн. Одоо тэр далд биш. Тэгүсгсэн мөртлөө хожуу үедээ оршлогдоод байгаа шүү дээ. Тэр чи их судалгаа гарыг хэмсэн. Тэгэхээр эн чинь нэг хүмүүсүүдийн хариуцлагын тал дээр юм. Хүмүүс хувь хүн өөрөө тэр нэг янз бүрийн чиний төрөний ярьдаг нэг өнөг зорох юм уу нэг янз бүрийн загас магас тим яаж агаад хожуу үй болчихдог. Хоёрдугаар хүмүүс айдаг байхгүй юу? Ингээд шинжилбэл хавдар гараад ирвэл яана гэдэг айдас байдаг байхгүй. Надад хавдар байхгүй би шинжилүүлэхгүй гэд явдаг ус бас байдаг. Тэг хүн юм чинь хэн ч гэсэн тэгж бодож тэг өөрийгөө тийм талаад өдөр нь хожуу үед онцлогдоод байдаг. Тал биш үү. Тэр манайх бол хожуу үед тэгээд байгаа шүү дээ. Онцлогдоод тэгтээ 2 3 одоо ч нөгөө эмчилгээний төрөл сайжирсан шүү дээ. Нөгөө том хавдрыг чинь хийм туяагаар багасгаж агаад тэгээд хөхийг авдаг. Тэгээд реконструкшн гэд хөхийг дахиж нөгөө юу гэдэг лээ? Сэргээд имплант тэргээд хөх болгодог тийм одоо их хөгжиж байгаа. Тийм болсон. Бид нар бас өмнөх дугаар дээр ярьж байсан. Ер нь одоо ангаах ухааны чиг хандлага бол тодорхой хэмжээнд тухайн эрхтнийг үлдээж эрхтээ хадгалах одоо энэ чиглэл рүү. Дээрээс нь одоо минимал инвазив буюу ангаахын хэлээр зүгээр арчуулаад ярих юм бол нөгөө зовөр багтай эмчилгээний аргыг илүү их үзэж сонгодог болцсон. Энэ бол яг зүгээр хөгжингүү орнуудад нөгөө эрт үе дээр илүү их нөгөө аль ч эрхтний одоо хавдар онцлогдож байгаа учраас тэрийг заавал эрхтний бүтнээр нь тайрч авах ч байдаг юм уу тийм ээ. Одоо эсвэл одоо 70-80% ингэж авдаг энэ асуудлууд бол ингэж ерөнхийдөө бас орхигдож байгаа. Ноо баг дээр жишээлбэл одоо хоол босруулах замын улаан хоолой ходоодны хавдар гэд ингэж яхад маш эрт үед нь зөвхөн тэр уян дурангийн аргаар амаар нь оруулаад тэр салстыг хуулаад хавдартай хэсгийг авчдаг. Тайрч залгалт малгалт хийхгүй. Тэгээ Монгол улсад бол жишээлбэл тийм төрлийн одоо юунууд ажилбарууд бол нэвтэрсэн шүү дээ айлс. Тэгэхээр энэ бол одоо багшийн хэлдгээр цэвэр одоо хувийн хариуцлагын асуудал болж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл би ямар хүчин зүйл шалтгаан надад одоо жишээл энэ эрхтний хавдрын өвчл үүсгэхэд байна вэ гэдгээ тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл БЦ вирустэй хүн бол бие илгэний хатуурал үүснэ, илгэний хавдар үүсэх эрсдэл маш өндөр. Тийм учраас би тогтмол үзүүлж явах хэрэгтэй. Энийг сэтрээхгүй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм ээ? Тэрнтэй одоо яг ижилхэн байх нь шүү дээ. Тэгэхээр бусад төрлийн хавдрууд дээр шалтгаан тодорхой хавдрууд дээр бол бас тийм байгаа. Тэгвэл хөхний онцлог бол бас яг одоо жишээлбэл гадаад хүчин зүйл гэхэд бас нэлээд төвхтэй. Дотоод хүчин зүйлүүд бол нэлээд ихтэй. Өөрөөр хэлбэл одоо түрүүн хэлсэнчлэн одоо нэг хит орой төрөх тэгээ хүүхдэд төрүүлсэн ч хөхлөхгүй байх. Биений юм их орой гэдэг ийм бол өөрөөр хэлбэл зохицуулж болдоггүй юм хүчин зүйлүүд энд их нөлөө үзүүлдэг. Тэгэхээр хэрвээ эдгээрээс одоо тухайн хүнд байх юм бол би эрсдэлтэй бүлгийн хүн байш үл гэж бодож сэргийлэх хэрэгтэй байна тийм ээ. Тий. Ер нь тэгээд яг одоо Европын холбооны улс Америк гэдэг ингээд одоо тэр зүгийн одоо эмэгтэйчүүдэд хүний хорт хавдрын өвчлөл бол одоо нэлээд өндөр тийм ээ. Одоо ер нь ингээд Европын одоо мэргэжлийн хурал цуухад бол ерөөсөө Азад илгэний хавдар ярьдаг шиг Европт бол хүний хавдрын асуудал ярьж байгаа. Бүр тийм болтлоо их болцсон. Тэгэхээр эмэгтэйчүүдэд бол ерөөсөө хүний хавдар бол номер 1 Европт. Тэгээд энийг одоо ямар аргаар илүү их оншилж илүү их хөгжингүү одоо орчин үеийн аргаар эмчлэх үү гэдэг асуудлыг л тэр 2 3 өдөр хуралдаж байгаа байхгүй. Тэр ихтэй юу таалбартай вэ? Зүгээр яг нэгсээд байгаа тийм. Нэг одоо юу бол хүчин зүйл байгаа. Нэг хүчин зүйлийн жишээлбэл надад ингээд тэр Австрийн эмч ингээ ярьж яхад ер нь одоо юу гэдгийг хэв шинж хүний хэв шинж байгаа шүү дээ. Бүтцийн хэв шинж. Тэгэхээр европчуу төрлийн одоо европчуу хүмүүс эмэгтэй хүмүүс бол том биетэй тэг цагаан альстай гэнгээ ба шүү дээ. Дээрээс нь том хөхтэй байт юм.
том хөхтэй. Том хөхтэй байх нь өхний хавдар үүсэх эрсдлийг бас 50% нэмэгдүүлдэг гэж үзэж байгаа. Тэгэхээр Аз жуу хэлбэрийн эмэгтэйчүүд бол яг ерөөхдөө бол Европыг бол харьцангуй жижиг шүү дээ. Ингээ үзэхээр Азад бол нөхний хавтавдрын өвчл нэг номерт байхгүй байгаа. Тэгэхээр бас нэг ийм төрлийн ялгаанууд бол бас байна гэж үзэж байгаа. Нөгөө хөхөөлөх гэл те одоо имплант хийлгэх. Энэ маань болохоор эмэгтэй хүмүүст тэр тусмаа гоо зүүн таашаал мэдрэмж өгөх те өөрөө өөртөө итгэх тэр итгэлийг бий болгох бүр цаашлах юм бол хосын харилцаанд хүртэл одоо те ахис дэвшилтэй аягүй сайхан харилцаа үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бас эннийхээ бас нөгөөтэйгүр эсэргээрээ эмэгтэй хүмүүст айц байдаг. Одоо энэ имплант суулгахаар те ингээд хөхний хор тавдрыг нэмэгдэн гэсэн тэргээ те. Тэгэхээр бид хоёроос асуулт асууя л да. Яг за эбүү эмчээс болохоор эрэгтэй хүнийхээ хувьд та гоё ингээд имплант хийлгэсэн үнийг те гоё талаас нь хэлээд эмчээс болохоор та яг имплантыг зөвлөх үү? Би одоо импланттай хүнтэй зөндөө тааралд хэлээд. Имплант чи хоёр янз байсан. Дээрийг зүгээр хөхөнд зүгээр шприкэл гэж шахацдаг. Ямар ч юу. Тэр чин сүйдэх хөхнөөд бидний ярьдаг нөгөө мастит хоригдлтын тэр бол идээтэй хойлолдоод нөгөө тгшөөс бүр маш их хүнд нөгөөд сэвэрлэх хүнд байдаг байсан. Тэгээ зураг авдаг шүү дээ зураг. Тэгээд сүүлдээ бол тэрийг нөгөө силикон гэдэг нэг юм ууттай юм хөхний сааталдаа булчмын сан оруулаад оруулцдаг л да. Тэгтээ энэ судалгаагаар бол тэгтээ тодорхой нөлөө өвчл үүсгэхэд нөлөөлдөг л юм байна л да. Тэр чинь нөгөө нэг тэр гэлмэл чинь найрлага нэг сонин найралтай байсан. Тэг кауч юу байсан. Тэгэхээр одоо имплант би ингэж зөвлөдөг байхгүй. Ирдэг байхгүй октод чинь. Тэг би нэг 40 настай залуу эмэгтэйчүүд тэгэхээр одоо намайг хөхөнд ямар нэг өвчин байхгүй гэвэл имплант хийн гэсэн тэгээд шинжилүүлэх гээд ирсэн гэл. Тэгээд зүгээр. Тэгээд бурхан чамд энэ хөх болно гэж ингэж бүтээсэн. Тэгээд энүүгээр явж байвал чамд ямар нэг одоо юу муу юм болохгүй. Тэгээд байгаа юмыг ингэж гэдэл зөвлөдөг байхгүй. Тэгээд нөгөөд чинь эсвэл нөгөө хийлгээд айл ир хийлгээд өвдөхөр ирдэг. Гэхдээ ихэнх нь гайгүй байдаг л да. Тэгэхээр нөгөө тэр чинь хүний одоо хүмүүс бол бүгдээр нөгөө өөр сэтгэн шүү дээ тийм мэдээж өдрөөний чинийг ээлдэг үнэн өөрийнхөө нөгөө хөх ингээд хүн юм байх хүсн тэр чинь гаднаас гоо сайхны хувьд бол тийм болохоос энэ бол нөгөө хөгшрөөд ирэхээр хүн яг байнга мөнхийн залуугаар байхгүйгээс хойш тэр хөгшрөөд ирэхээр димийл болдог юм байла. Сэтгэл санааны дарамт болдог юм байна тэр чинь. Тэгээд тэр чинь хүүхдэн байдаг байхгүй юм. Жишээ. Тийм учраас тэр талыг бодоод би тэгж л яддаг шүү дээ. Димидээ миний хүү одоо тэгээд таамаар. Би нөгөө сая яагаад асуусан гэхээр бомж та түрүү хэлсэн чинь нөгөө хүндрэхээр те их том хэмжээний юу байхаа бас нэг эрсдэл болдгоо гэд. Тэгэхээр бид нар одоо байгаа юмасаа илүү ихийг хүсэж шүү дээ. Өөрийнхөө биш. Тэгэнгүүт бас нэг гадны биедийн хүнд юм оруулчихлаар бас эрсдэл учруулах уу? Тэгээ яг сөрөг нөлөөтэй л гэж үзэж байгаа. Ер нь бол яг өмнө нь хийжсэн технологи бол нэлээд бүдүүлэг технологи байсан байна. Хөхнийх нь булчирхаалыг эд дотор нь өөрөөр хэлбэл тэр гадны битийг имплантыг суулгадаг байсан. Одоо бол яг тэр мөхний араас артлаар нь тий булчингийнх нь артлаар нь ингээд хийгээд бүгшинд хөвөөлгөд ингээд хийж байгаа. Гэхдээ яг бас ялгаа байхгүй ингээд эмэгтэйчүүд орж ирэл асуудаг гэд хийлгүүл яг вэ. Сүүлийн үеийн технологи юу болсон гэхээр одоо тэр хугацаатай болсон байна. Тийм. Имплантууд тий хугацаатай. Өөрөөр хэлбэл тэрийг ингээд чиптэй мэдэрдэг юмтай. Тэгээ одоо өөрөөр хэлбэл хор нөлөө учруулах хугацаанд болчих юм бол энийг аваа гэж зөвлөдөг байна шүү дээ. Тий. Тэр ихтэй тийм бас богино хугацаа биш. 15-аас 20 жил ч байдаг. Тэгээд тэрийг яагаад зөвлөж ийм нөхөр энэ урт хугацаанд энийг биедээ авч яваад энэ хугацаас илүү гарах юм бол танд хор хөнөөл болно, хавдар болно гэдгийг л өөрөөр хэлбэл тэр одоо хугацаагаар сануулга болж өгч байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хийлэгчээд яг гоо сайхны хувьд, гоо зөө хувьд дараа нь ингээд ахуулна гэдэг бол
Арьсын гэмтэнэ гэдэг бол тэр чигээрэл бас эрсдэл шүү дээ. Одоо зүгээр тариа тарих асуудал биш шүү дээ энэ чинь. Тодорхой хэмжээгээр арьсыг зүснэ, хальсын зүснэ, булчингийн зүснэ, араар нь хийн, тийм ээ. Ингээд тэрний эдгэх хугацаа дараа нь ахуулахад яг тэр хэмжээний л одоо мис ажилбарт орно. Одоо тийм та бодлоо 50 настай. Мөнгө их орно шүү дээ. Мөнгө угаасаа ойлгомжтой тийм өндөр үнэтэй шүү дээ. Тэрнээс гадна одоо ингээд 50 настай хүн хийлэглээ гэж бодъё тий. Тэгэнгүүт за боли 20 жил тий. Тэгэнгүүт 70 настайдаа дахиад нөгөөдгөө ахуулах гад тий ингээд мэдслийн өрөө төвчих гэхээр бас л аюултай. Ер нь бол тэгтийн чинь протез гэж явах уу? Анх тэгж үзсэн шүү дээ. Имплант суулгац гэж явна. Тийм тий. Суулгац гэж явна. Тэгээ яг одоо мэдээж энэ нөгөө нэг хүний өөрөө хүсэж байгаа зүйлийг болвол одоо тий хинч нөлөөлж одоо юу гэдгийг шийдвэр гаргах хэцүү. Тэр хүн өөрөө шийдвэр гаргах штэ. Яг хөө гэхдээ яг бидний зүгээс бол яг хөөхөр ангаа ухааны талаас нь одоо ямар хор уршиг байх уу, ямар сөрөг нөлөө байх уу гэдэг талаас нь зөв тайлбарлаж хэлж тэр хүний шийдвэр гаргахад нь л одоо юу гэдгийг эрүүл мэнд талаас нь л эрэг байх талаас нь зөвлөгөө өгнө штэ. Тэрнээс биш одоо юу гэдгийг одоо бүр болохгүй нэг хийлгүүл хүн байрна гэж одоо тэгж хамаагүй бас ярьж болохгүй асуудал шүү дээ. Хүн нэг л амьдрын шүү дээ. Бас тэгээ залуу наснда бас гоё сайхан явахыг бол хинжигэл хүсэн шүү дээ. Тийм учраас яг зүгээр одоо яг энэ point дээр ярихад бол маш олон газар янз бүрийн одоо төрлийн одоо тэр имплантуудыг бас суулгадаг шиг байгаа. Би бол тэр чиглэлээр бас ажилладаг хүн биш шүү дээ. Би бол онцлогооны чиглэлээр тэгээд сүүлийн жилд бол яг тэр хөхний хавдрыг одоо жижиг хавдруудыг бол соруулж авдаг одоо тэр мис ажилбарыг хийдэг тийм. Наадах чинь яг түр асуулт. Тийм одоо ажилбар хийж байгаа. Тэгэхээр имплантын хувьд бол би бол зөвлөсөд яг чи үнэхээр өөрөө хүсэж байгаа бол яг одоо мэрэгшсэн тийм газар нь тэгээд хамгийн гол нь бас харьцангуй одоо бүх зүйл бас одоо үнээр хэмжигдэж шүү дээ. Үнэтэй байхаар чанартай гэдэг ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр сайн судалж байгаад яг зүгээр тэр хугацаанд тэгээд одоо хугацааг нь болохоор тэрийг нь авах хэрэгтэй л гэж зөвлөж байгаа. Тийм байна. Түрүүний яриан дээр бомч би танаас яг асууж ирсэн. Яг тэр нөгөө буглаа үсээд өрсөлдөө те нөгөө эдэлцсэн. Тэгэнгүүтээ эмч шууд хаална гингүүт айгаа цутаачдаг те. Тийм юмнууд байдаг штэ те нөгөө хагалгаа гэхлээр айгаад байдаг. Тэгэнгүүт та яг хэлж штэ сая нөгөө соруулж авдаг. Бүр хагалахгүйгээр. Тий соруулдаг бол буглаа энэ дээр бол ярихдаггүй. Тийм үү. Юу дээр хавдралаг бүтцийн өөрчлөлтөнд орсон зангилаа хортой болон хоргүй хавдрууд дээр яригдчихэж байгаа. Тэр хавдрыг дээсэн бол шууд хагална гэсэн үг. Тэгэхээр тэрийг бол дүрс онцлогооны хяналттай тэгж одоо тусгай зориултын зүй оруулаад тэгээд тэр хавдрыг тусгай технологиор вакуумаар одоо соруулаад тастаж авдаг. Вакуум кат гэж ярьдаг байхгүй. Ийм тусгай аппарат багт. Энийг 20 онд анх Монголд нэвтрүүлж ирсэн. Тэгээ дүрс онцлогооны хяналттай дүрс онцлогоор эхоонцтой хийн эсвэл маммографийн хяналттай хийдэг. Маммографи аппаратын хяналттай хийдэг. Одоо бол нэг 200 орчим одоо тэр хугацаанаас хойш бол 200 орчим гаруй эмэгтэй хүнд бол яг тэр чиглэлийн хаалгануудыг бас хийгээ нэвтрүүлсэн. Яг хоо ерөнхийдөө бол нэг 95% нь хоргүй төрлийн хавдрууд дээр хийгдэж байгаа. Маш цөөхөн тохиолдолд бол хортой хавдар дээр хийсэн байгаа. Гэхдээ энэ дээр маш их учир зүтгэл байгаа. Зүгээр хортой хавдар дээр хийхэд жишээлбэл хит аваач гэдэг юм маммографигаар хараад тэр хавдартай орчмынх нь эдийг бүрэн авч хяналт хийхэд нь хамгийн чухал асуудал байна. Хяналт. Тэгээд safety margin гэж нэрлэдэг. Аюулгүй бүс. Тэр аюулгүй бүсийг би яаж юугаар мэдэрч хийх үү гэдэг нь нэлээд чухал асуудал. Одоо харин нөгөө эндоцянийн ICG гэдэг байгаа. Эндоцянийн грин тестийг оруулж ирдэг одоо тийм компани Монгол байдаг болсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр ICG-г тариад зөвхөн тодорч байгаа хэсгээр нь тэрийг соруулж авах юм бол хорт хавдар дээр хөх хадгалах байдлаар тэр юуг эмчилгээний аргыг хийх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр дараагийн миний одоо бас хийх төлөвлөлт бол тэр ICG грин тесттэй хавсруулад одоо ингээд хийнэ гэсэн юм төлөвлөлт тий. Хамгийн гол нь энэ дээр ерөөсө хөхийг яахгүйгээр авахгүйгээр хөхний хэлбэр хэмжээ алдагдахгүй дээрээс нь нөгөө том хэмжээний шарах үсэхгүй ийм л зорилготой байхгүй. Тий. Тэгээд тэр хоргүй хавдрууд дээр ямар үед хийгээд байгаа юм бэ? Толгой дараа нь хийхгүй.
Зарим нь бол хянаад явна тийм ээ. Тэгээд энэ дээр богино хугацаанд томорж байгаа, эрчимтэй томорж байгаа тохиолдолд. Дээрээс нь өвдөлт нэлээ ихтэй байгаа ийм тохиолдлууд дээр бол голцоо тэр одоо ваб гэж нэрлэдэг энэ хагалгааны аргуудыг нэлээ ашиглаж байгаа. Тэгээд анх энэ ажилбарыг эхлэхэд бас багшаасаа бас дэмжлэг авч ирсэн, уулзаж энэ маммографийн хяналттай бас яаж авах вэ? Хитавын хяналттай энийг яаж авах вэ? Мэдээж сургалтанд суусан ч гэсэн яг газар дээр нь хэрэгжүүлэхэд бол одоо багш нараасаа маш их зөвлөгөө авч энийг хэрэгжүүлж өдөө бас хүртэл үйл ажиллагааг явуулж байгаа. За ийм нэг арга байгаа. Нөгөө хоргүй хавдартай тэгснэ жирэмсэн болцсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн дээр бол одоо яг уу одоо нөгөө сүүний бэлхаан гарч ирээл хөхүүлсэн ч гэсэндээ нөгөөх нь томроод эрсдэл үүсэх үү? Жирэмсэн болсон тохиолдол хийхдэггүй. Тэр жирэмслэлтийн явц дуусаад хүүхд төрөөд хүүхд өхнөөс гарсны дараа энэ ажиллбарыг бол заашгүй хийх хэрэгтэй. Яг тэгвэл жирэмсэн явцад бол маш эмзэг байдаг шүү дээ. Баг зэрэг өвдөлтөөс болоод хүүхд дутуу төрөх асуудлууд, ураг одоо бас одоо стресс авч эндэх асуудлууд их байдаг. Тэгэхээр чинь хөх умаа хоёр бол шууд тэр чигээр одоо холбоотой шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол маш одоо энэ одоо нэгт хандах хэрэгтэй юм аа гэж. Би хавдар судлалын эмнэлэгт ажиллаж ирсэн. Тэр үед манайд чинь ерхий мэслийн тасаг дээр манай сандууж үзүүлэхин чинь үзлэг дээр орж ирсэн анх эмэгтэй нэг 50 гаруй насны эмэгтэй санагдаж байна тий. Тэгээд үзүүлээд яг хоо мэслийн эмчл үзээд нөгөө юу байна штэ бодит үзлэг гэж нэрлэж байгаа. Бээлийн өмсөө тэгээд барьж үзээ тэмтрээд ингээд. Тэгээд тэндээс чинь яг хорт авдрын шинжүүд илэрсэн байгаа байхгүй. Хүний толгой татагдцсан, арьс нь бас тодорхой хэмжээгээр улаацсан. За тэгээд нэлээ өвдөлттэй тэгээд шинрэлттэй ийм байгаад. Тэгээ яг тэр эмчт манай зөвлөх эмч бол явуулж байгаа. За манай маммограф дүрс онцлогооны тасаг руу маммограф хийгээд зургийг аваад шинжилгээгээ бүрдүүлээд тэгээ буцаад ирээрээ. Тэгээ энэ бол хагалгаа хийгээд ингээд энэ хавдрыг амнаа гэх ингэ зөвлөгөө. Харамсалтай нь тэр эмэгтэй бол яг алга болсон. Тэгээ 6 сарын дараа 6 сар гарангийн дараа ирсэн. Тэгээ ирсэн хөх болвол асар том болсон байсан. Маш том ингээ хавдар нь бүр том 6 сарын дотор. Тэгээ нэг ингээд улаан утсан ингээд угаар нь ингээд уйцсан. Утас бол нэлээд тийм чинэрсэн байдалтай. Домнож явахгүй домнож. Тэгээ яг хав тэгээ домондог хүмүүс төр яг тэр үе шиг яг нэг бас энэ дээр бол бас нэг талаар хүнийг буруутгах бас аргагүй санагдаж байгаа. Багшийн хийснээр айц давчих. Хавдар судлалын эмнэлэгт ороод тэгээ тэр хүн өөрхөө тийм нөгөө нэг одоо гинтийн цочрол аваад бараг зутаагаад тэгээл одоо өөр хаана ямар газар байна л гэж л хайсан юм шиг байгаа. Тэгээд нэг одоо юу гэдгийг нэг тэр домондог барьдаг хүн дээр очиод нэг улаан утас зүүж өгсөн юм шиг байна. Тэгээ одоо наа чинь ингээд хоморж байгаа тэгээд бол утасныхаа уртлаар ингээд тасраад уннаа наа өвчин чинь. Тэгээд ингээд идэгнэ. Би тэр болтол одоо өөр зүйлээр ингээд бас чамаа гаргаж өрнө гэд ингээд хэлсэн. Харамсалтай нь бол хавдрын өвчинд бол ерөөсөө л одоо үндсэн онкологийн зарчим гэж байгаа шүү дээ. Хавдар судлалын зарчим гэж. Тэр зарчмынхаа дагуу эмчилгээнүүд хийгдэж одоо эмчилэгдэнэ. Тэгээд тэр бол ирээд маш том болсон. Тэгээд үдсэн харамсалтай нь бол маш олон эрхтэнд үсэрхийлээд ингээд мессаж хийхдэггүй хэмжээнд хүрээл нөгөө хөнгөвчлөх гэдэг одоо заалт руу орж исэн юм одоо хэцүү туршлага байдаг. Тэгэхээр яг хоо мэдээж өвчин гэдэг л бол өвчин. Дээрээс нь энэ дотор хавдрын өвчин гэдэг бол маш хэцүү асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо тийм онш сонсоод цочирдсан ч гэсэн бас зутааж болохгүй. Одоо аль болохоор эмчтэйгээ ойрхон байж эмчээсээ асууж лавлаж илүү одоо боломжит гарц аргалгаа юу вэ гэдгийг цаг алдахгүй төвшөнд л хамтарч ажиллаж ижил өвчнөөсөө хавдрын өвчнөөс олно шүү дээ, тийм ээ. Тэгэхгүйгээр бол одоо ингээ саяны тохиолдол шиг ингээд алга болох юм бол тэгэл муур дагуулт хүрнэл гэдгийг би бас энэ завшааны тохиолдол бас хэлмээр санагдлаа. Бас айгүй олон хүмүүс одоо булчирхаатай тэгснээ ингээд энэ ч хатуу юм мэдрэгдээд байна. Тэгтээ 2 жил болсон. Сүүлийн үед илүү их өвдөж гэсэн хүмүүс маш олон бид юм л шүү. Тэгээд одоо би яах вэ гэд энэ одоо хавдар гэсэн үг үү гэд айцтай гэсэн мөртлөнгөөсөө эмчтэр очиж чаддгүй тий. Одоо нэг ийм байгаа хөхөөлийг бас сан их нууцлаг
онцгой шиг хэрэгтэй шүү дээ. Одоо нэг үтстэй хэвийн үтстэй байхгүй. Одоо дөрөв судалгааны хувьд шүү дээ. Залуу октоодын хөхний үтс зураг авч нэг, төрсөн хүн нэг өөр, хүний хөхний үтс нэг өөр, настай хүмүүсийн үтс нэг өөр. Ингээд ирээсээ насан турш өөрчлөгдөж байдаг. Тэг стандарт нэг юм жил уушиг бол нэг л одоо ингээд хоёр талдаа агаар орсон тийм зураг гарна шүү дээ. Хөх бол маш олон юм. Тэр энийг онцлогт маш төсөөлж эмчнэр бас их хэцүү. Байнга өөрчлөгдөж байдаг. Одоо ингээд өнөөдөр 5 хүн хардаа ихт 2-ны үтсээр бол нөгөөдөг шүүр. Тэгэхээр нэг эмэгтэйчүүд асуугаад байдаг байхгүй миний хөх одоо ийм болс яагаад ийм болсон. Тэгэхээр зэрэг байнга одоо наслах тусам хөхний үтс өөрчлөгдөд хамгийн сүүлдээ нөгөө нэг имплант өөхөлхий дээр соёлогдоод хөхөн сул унжсан зөөлөн болдог тийм ээ. Тэгэхээр энэ дэр энийг дагаад нөгөө хөхөнд байгаа өвчнүүдийг онцлох юм бол бас өөр. За чиний нөө хэлдэг одоо мастопатия гэдэг нэг өвчин байна. Хоёр эмэгтэйчүүдийн нэг нь өвддөг. Одоо эмэгтэй асуунгуудаа л ирээсээ нэг нь ярьж байгаа заавал миний хөх хөндөрлөдөд эмзэг болдог ийм. Тэр бол одоо эмэгтэйчүүд баг 2 эмэгтэй 3 эмэгтэй хоёр тийм тохиолддог байхгүй. Тийм шиг хянуулаад үзүүлээд зөвлөгөө аваад явах. Зүйтэй байгаа. Тэнд айс сандраад тэгж болохгүй тийм. Ярихаар харахад төрөлөөр хэлбэл сарын тэмдгийн үед бас өөр харагдчихэ. Сарын тэмдэг дуусны дараа өөр харагдчих. Тэгэхээр ерөөсөө тэр доторх бүтэц бол айгүйх ингэж өөрчлөгддөг тийм бас сонин бүтцтэй эргэтэн юм билээ. Ер нь бол тий. Тэгээд туршлагатай жишээлбэл одоо дүрсэншлооны эмч бол ингээд хөхийн нөхөд хараад биний чи юм ирсэн байгаа мó гэдэг юм уу дуусч байгаа мó гэд шууд одоо тэр бүтцээр нь хэлж байгаа байхгүй жишээлбэл тий. Тэгэхээр энэ бол одоо дандаа хавсаж өөрчлөгдөж яадаг тийм сонин эрхтэй юм байна. Тийм. Одоо бас дээрэс нөгөө имплант хийхээс гадна хөх сойх бас нөгөө хөх жижигрүүлэх тэргээ том хөхтэй хүмүүс нөгөө жижигрүүлэх гэдэг чинь тэгэхээр жижигрүүлэх нь ямар бас үр дагавар бас байдгүй. Тэн дотроос л юм аваач таамж. Эсвэл өөхөн эдийг л авч гэсэн үг. Тэгрүүдэг гэл зүгээр би тийг сайн мэдхгүй зүгээр хөх том эмгтээчүүд зоолно та. Доошо байн гонжиж яадаг байхгүй. Надад нэг орс эмэгтэй ирж ирсэн. Бурхан намайг шийтгэсэн гэж. Бог миний накажат гэж байхгүй. Намайг бурхан шийтгэсэн ийм хөх том хөхтэй энэ урталд нэг бороо хаан үлээ нэг орсууд байдаг байсан. Тэгэхээр тэр чинь бас том хөхтэй тэ бас зовонтой шүү дээ тэр чинь. Нуруу өвддөг байх тийм. Нуруу хөх том жил бид гэж гүзээ том ч бас нуруу өвддөг шүү дээ. Яг манай эмч нар надад тийг зөвлөсөн шүү дээ. Гүзээг бас нурууч өвддөг. Тэр шиг хөх бас ингэж өөрт нэг холбоос улсунаад том болоод тэгээд тэр чинь бас хийдэг юм байл шүү дээ. Уус ирний тийм бас хөхсөө хаалгаа гэдэг бас тий нэлээд манай тий хүний мэслийнхэн бол бас нэлээд тэр тал руу мэрэгшиж байгаа. Тий бас юм байдаг. Тэгээд яг хоо мэдээж нөгөө төрөх дахиж төрөхгүй ч гэдэг юм уу тийм ээ одоо дахиад одоо жирэмслэхгүй өдөргээд тэгээ гоо сайхны хувьд бас ингээд хөхөө одоо бүр унжсан хөхөөр одоо юу гэдэг нь жоохон сойлгох ийм зөвлөгтэй хаалганууд бас нэлээд хийгдэж ах шиг байна. Гэхдээ энэ тал дээр бол одоо яг тухайн мэрэгжлийн мэслийн эмч нар бас нэг зөвлөгөө өгөх байх л гэж бодож байна л да. За бидний зүгээс бол илүү их нөгөө оншилгоо тэгээ яг нөгөө хавдрын тал руугаа их төлхөө одоо ажилдаг учраас тий. Тэр хүн сайн тийм ээ. Нэг бол одоо хөхөө багасгах, нэг бол томруулах гэдэг зовлон ихтэй тий. Хоёр тал хязгааргүй хязгааргүй тийм байдаг. Тэгээс түрүүн Эрдэнэ докторын хэлдэг шиг нэг юм анхаарах хэрэгтэй. Ихтэй манайх бас онцлогооны хүмүүсөө техникч бас анхаарах хэрэгтэй юм. Нөгөө биений юм ирсний дараа шинжилүүлэл илүү онцлогоо сайн болдог байхгүй. А биений имэрхээс өмнө ингээд ирээгүй байх тэрхэд нөгөө хөгжин хавгнаад, нягтраад юм ялгахгүй. Тэгэхээр биений өрөөд 2 3 4 хоногийн дараа ирэвэл илүү зураг
сайн гардаг. Энийг бол эмч нар бас техникч нар тий анхаарах хэрэгтэй гэж боддог байхгүй. А ягаад гэвэл тэр өвчлөлийн үйлчлүүлэгч мэдэхгүй шүү дээ эмхтэй. Тэр аль тийм учраас бид нэр бас тэрийг асуугаад таны сарын тэмдэг хийж ирсэн бэ. Маргааш нөгөө төр ирнэ гэв. За тэгвэл ирсний дараа гэл. Тийм уу хөвшиг хэрэгтэй байгаа юм л дээ. Тэгээ энэ би гаргасан энэ багшийн гаргасан энэ зөвлөмж номыг бас уншиж үзсэн. Бас нэг яг тодорхой хэмжээгээр өөрөө хянаад тохиолдолс тэгээд яг одоо маш энгийн үгээр тэгээд эмэгтэйчүүд маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн байгаа юм л дээ. Одоо би бас эргээ бодож байна л гэж. Энийг одоо цахим болгох хэрэгтэй юм байна. Цахим болоод тэгээ илүү их олон эмэгтэй хүн цахим хэл байгаа шүү. Тэгээд энийг бас уншаасаа гэж бас бодож байна. Тэгээ хамгийн наазахын жишээ жишээлбэл нөгөө хөхн ургаж байгаа эмэгтэй хүүхдүүд бол за яг мэдээж ээжтэйгээ ойрхон байгаа учраас ээжтэйгээ хамт яваад одоо тэр даруулгын тийг тааруулаад авчих байх. Гэхдээ энэ дээр одоо жишээл яаж тааруулах вэ? Тэр чинь жижигхэн дөнгөж ургаж байгаа хэрэг байх ш томроолно ш. Томор нь одоо тийм эмэгтэй хүн болох явц чинь ингээд бас л үргэлжлээд явна. Тэн дээр одоо яаж өөрчлөлт оруулах юм? Ямар нь илүү их бид зохимжтой байх юм гээд олон талын зөвлөгөөнүүд. Тэгээд дээрэс нь хөхөө өөрөө шалгах арга гэж байгаа. Амбулаторид үзлэг хийгээд би асуудаг хөхөө өөрөө шалгах аргыг мэдхүү ашигладгүй гэхээр ерөнхийдөө бол нэг 70 орчим хувь нь бол ашигладаггүй мэддэггүй гэсэн одоо хариулт өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр арга бол маш чухал арга. Усанд орж явахдаа толны өмнө одоо хуцаа өмсөхөөс өмнө ч байдаг юм уу тийм ээ хөхөө өөрөө шалгаад ингээд тэгээ баян шалгаад хөвшчихээр өөрөөр хэлбэл жоохон өөрчлөлт ороход илүү их мэдрэг ядчил байнга шалгадаг болоход байхад нөгөө өөрийнхөө хөхний эмчээсийг өөрөө мэдэрэг болчихсон. Олон өөрийнхөө хөхний бүтцийг мэддэг байх хэрэгтэй тийм. Тэр их чухал байд юм байна гэж би анзаарсан. Тэгэл одоо жишээлбэл нүрээ бол мэдж байгаа шүү дээ. Одоо жишээл өглөө болгон боддог учраас энд нэг жаахан өвчлөөцсөн, энд нэг юм гарцсан байна гэдэг шиг л байхгүй. Гэхдээ өдөр болго ингэдэг гэдэг асуудал биш байхгүй хөхөө шалгах тийм ээ. 7 хоногт нэг юм уу тий 14 хоногт нэг ч байд юм уу автомжинд байж болно шүү дээ тий. Гэхдээ тэрийг хамгийн гол нь хэвшүүлнэ л гэдэг чинь л хамгийн чухал асуудал болж байгаа ерөөсөө тий. Тэгэхээр тэр бидний хөхөөрөө шалгах гэдээ яриад байгаа тий. Энэ бол маш чухал юм. Нэг эрдэмтэн бичсэн байсан хөхний шиг. Ерөөсөө эмэгтэй хүн байн хөхөө шалгаад заншвал эмчээс илүү өөрчлөлтийг шууд өөрөө мэднэ гэж байна. Эмч бол одоо бас алдаж болдог байхгүй. Тэгэхээр чи байнга хөхөө шалгаад сурчвал одоо сард нэг удаа гэж одоо сард нэг өдөр гайгүй шүү дээ. Биений имэрсний дараах тогтвол нэг өдөр тэмдэглэжнэ. За миний сарын тэмдэг 1 сарын 4 сарын 10-нд ирэх юм байна. 15-нд би хөхөөцөх юм байна. Дараагийн сар яг адилхан тэрэд календарт тэмдэглэж байна. Тэгээд тэр өдөртөө төрөний эрдэнэ болгон доктор хэлдэг шиг нөгөө усанд орж авах их боломжтой гэж байна. Нөгөө гулгамтгай байдал тэмдэрхний тэгэхэд сайн ингээд үзэхэд боломжтой. Тэгтээ бол заавал усанд орохдоо тэгээд зүгээр нөгөө энэ зургаар нь бид нэр тавьсан байгаа. Яаж шалгах уу яах уу гэд. Тэрийг бол одоо залуучууд те их одоо хөхний хавдар чинь залуу болоод байгаа шүү дээ. Хуучин үед бол тэр залуучууд 30-аас 35-аас доош тийм хавдар гэж ярьдгөө байсан шүү дээ. Зөвхөн хөхний хавдар ч биш бусад хавдарт залуужж байгаа байхгүй. Тэр нөгөө миний түрүүний эхний ярьдаг чинь бидний идэж уух өмсөх зүөхөөс бүх юм одоо өөр болчиход байгаа байхгүй. Өөр болж. Жишээл энийг бол одоо зөвхөн эмчнэрийн асуудал биш, нийгмийн асуудал байх хэрэгтэй. Нийгмийн агаар сэвэр байх хэрэгтэй. Бид нэр ингээд мөнгө татвараа ард түмэн төлж байгаа. Энэ агаар энэ төгж стресс хайрлах хэрэгтэй. За жишээл одоо Улаанбаатар одоо бордоо чинь хиймэл бордоо биш нөгөө нэг юу гэдэг вэ? Эко бордоо ч юм. Тэр бордоогоор таршин гурилыг бид идж байгаа, төмсийг идж байгаа. Тэр бас эрүүл байх хэрэгтэй. Энийг бол бид нэр шийдэхгүй шүү дээ. Энийг бол нийгэм төр засаг шийднэ. Бидний үүрэг бол одоо өөрөөсөө ажиллаа хийн, татвараа мөнгө өгнө. Тэр мөнгөөрөө нөгөөдөг чинь тийм байдлаар
Тэгэхээр одоо энэ эрүүл мэндийн асуудал гэдэг бол зөвхөн эмчнаар эмнэлгийн мэргэжилтийн асуудал биш болж байгаа байхгүй. Нийгмийн асуудал тий улсын ингээд хүн болгоны асуудал. Нөгөө хувьсгал ихт хүн болгоны оролцоог хэрэгтэй жанжин хийсэн шиг эрүүл мэндээс сахихад хүн болгоны оролцоо маш чухал байгаа юм шүү дээ. Мэдлэг. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ийм сайхан үнэтэй зөвлөгөө мэдээллүүдийг бидэнд харамгүй өгсөн таньда маш их баярлалаа. За үзэгч сонсогч та бүхэн маань ч гэсэндээ өнөөдөр хөхний талаар нэлээд их мэдлэг мэдээлэлтэй болсон байх гэж би бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг инхүү өндөрлөе. Дараагийн маань бидний үнэтэй зөвлөгөөнүүдийг та бүхэн маань сонсож биднийг дэмжих юм бол манай Midcast-ийн маань хуудсыг пэйжийг бас лайк дараарай гэж та бүхнээсээ хүсье. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.